ухаантай юм ярихлаар хүмүүс ойлгохгүй шүү дээ. Заавал ингээл хүн болгон л одоо нэг ухаантай юм ингээл ярихыг л боддоо шүү дээ, тий. За тэгэл маа гээл зохиолондоо тавиад үцэхгүй да. Тэр охин чамтай л аа мэдгүй. Цолоо ягаал мэдгүй. Тэгэхчээс тумаа гэл амар гоё юм фүг гэл тавиал ингээл ороод ирэх чинь нөгөө охин оо вау гэл тэг шүү дээ. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор хөгжмийн продюсер TG буюу Төвшин Жаргал өргөд ирсэн байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Гадаа хэр байна? За сайн явж ирсэн үү? Гадаа амар халуун байна. Гоё моцикл тарьсан. Сэлгэлэл ингээл. Мото онж ийнэ тий. Мото оныхаа одоо давуу тал нь юу вэ? Өдөрт 10 хүнтэй уулзаж амжина. 20 ажил амжуулж амжина. Тэгтээ болгоомжтой авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө машинууд моциклтай хүмүүс ч гэсэн ер нь ингээ Улаанбаатар ч бүгдээрээ зэгцэлтэй чадахгүй мэдгүй янз бүрийн хүмүүс ингээд явдаг болохоор энэ болгоомжтой л явхад бол окей. Сүлжээл явчихж байгаа шүү дээ төгжрэлд. Бас үнэхээр цагийг хэмнээд тах шиг байгаа юм. Тэртлийнхээ одоо замыг одоо шидчих юм бол манад бас төгжрлийг бас шийдэх боломж байгаа ч юм шиг тий. Тийм манад гэхдээ зам гэхээсээ илүүтэй нөгөө жолооч нарын ухамсарл моцикл барьж байгаа ч гэсэн жолооч машин барьж байгаа гэсэн бүгдээрээ л ухамсар тэгээс соёл хоёр амар чухал өгүүлэгддэг. Тэгээ бүр ингээл нөгөө нэг хүнд гай болохгүй амьдрал ингээл нэг Японд ингээл нэг бүү гой хүмүүс ингээл философи яриад байдаг шүү дээ. Тэгэл орчинд нь яг очихор үнээр яг нэг тийм байгаад байдаг. Улаанбаатарт болохоор яг юм хоёр талтай. Тал нь яг тийм, тал нь яг эсрэг. Тэгээд ингээ өдөр болгон бид нар ч ингээл өдөр тутамдаа төгсөж байхдаа ингээ төгсөж ядж байхад урд нэг юм ингээл зогсоол хүмүүс буулгаал аваал уцаа яриад фэйсбુક үзэл. За юуны өмнө хоёлоо бас танилцъя. Манай Хөгтөнгөрийн үзэгч сонсогчдод бас TG-гээ танилцуулмаар байна. TG одоо яаж яваад хөгжмийн зохиолч те продюсер болох болсон те тэр түүхээсээ хаваалцаж. Ер нь бол би яг 10 жилдээ бол Орос гуравт байсан. Бүр нулевой классаас. Тэгээд Унгай хотын хөгтөн. Тэгээд хотын төвийн. Эмээ ээж аваа бүгдээрээ бүр ингээд ер нь бүгдээрээ Москвад яг над дээр ирээд Орос школ дуустдаг байхгүй. Би нөгөө өвгийнхаа хамгийн бага чинь айлын баг нь. Тэгээд манай аав жишээ нь Ленинградын консерваторид төгссөн. Хөгжмийн зохиолч контрбас хөгжмийн онлын багш 3 мэргэжилтэй. Ээж маань эмгэгүү төгссөн. Хуульч мэргэжилтэй. Тэгэл бүгдээрээ манай ээж ингээл аавынхаа нэрийг ээжийн нэрийг л тэгэл хүмүүс үнсдгэлтэй. Ягаад энэ салбар одоо таалагдах болсон тий хөгжмийн зохиолч байх ямар байдаг вэ? Тэгээд тэр тунд одоо продюсерийн салбар руу продюсер болох болсон шалтгаан нь яг юунаас одоо мотивашн аав нь бас нөлөөлсөн үү тий? Нөлөөлсөн. 5 дугаар ангид багтаа би бас ер нь сургуультай 1-р ангиас эхлээл ер нь муу сурдаг гэсэн. Одоо ингээл нөгөө 1-р анги өгчөө ороод миний хөө хит авсан гээл онц авсан гээл хөөтөд хэлдэж шүү дээ. Тэгээ миний чи анхны дун 3-аар 3 гээл тэгэл ер нь ингээл тэгээд хичээлдээ нэх ингээд Орос 3 сурж исэн гэсэн тий? Орос 3-т 3 сурдаг гэсэн юм шүү. Дунд гэсэн үг шүү дээ. Тий Орос 3 яг супер 3 наа. Тэгээ 5 дугаар ангидаа ягаад чи ингээд гинт манад Casio гэдэг гэсэн байхгүй Yamaha. Одоо миний анхны хөгжим. Тэгээ өөр дээр ингээд 6 зам бичдэг. Тэгээ бөмбөр бас ингээд гитар төгөлдрөө бүх юмнуудтай. Тэгэл нөгөө хугацаа хичээлээ болгодгоо тэгэл ямар ч нөгөө тийм хичээлийн нөгөө сонирхол ингээд шал өөр газар хавчдаг болохоор нэг өдөр ингээд хөгжмөө ингээд ясан чинь нэг дуу зохиов. За хүүхдийн дуу. Тэгэл аав руу ярихгүй. Аав би нэг дуу зохиочлаа. Ээж мэж бол тоохчих. Нэг угаасаа заасан нэг юм ингээд гадуур дэмэд хинжээснээс ингээд худлааны ингээд сууж ихэд. Тэгээд аав руу яриад тухайн үед хөгжмийн зохиолчтой тэмцээн болсон. Нийслэлийн соёл урлагийн газар зохион байгуулдаг. Тэр нь бүр мэрэгжлийн композиторууд ордог тэмцээн. Бүр том шүүгчин лусан шаргуу. Жишээ нь ингээл шаруу гэл бүр мундаг хүмүүсээс бүр томчууд. Тэгээ тэдний дунд ингээд 5 дахь ангийн хөгт усгүй юу. Тэгтээ орохдоо би дууга зохиогоод тэгээд аавда би тэмцээнд орлоо гэсэн чинь манай одоо үеэл ах байдаг.
цэргийн дуу бичгийн жуулгаад байлаач удирдаач Ганбат гэдэг Монгол Улсын урлагийн гавь зүтгэлдэг байна. Тэгээд Ганбаах маань миний нөгөө дууг нотлоод тэрийг яг мэрэгжлийн калвер хийгээд тэгээд нарил дуулгаад бүр олон холоотой хүүхдийн нарил дуухгүй. Тэгээд тэрийг бариад би тэр шиг явуулчихгүй. Тэгсэн чинь миний нөгөө нотнуудыг хар тэр чинь ингээл дандаа том гэж зохиолч нар явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Орос сургуулийн 5 дугаар ангийн сурагч гэж пүүх ингээд мэрэгжлийн бүр амар ингээд бүтэн бичлэлттэй нот гараад ирэхгүй. Тэгэл тухайн үеийн бүх нөгөө шүүгчд нь бүгдээрээ бүх оролцож байсан хүмүүс бүгд хойшоогоо нэг ухраад надаа нөгөө медаль авахгүй. Тэгээд биш нөгөө тэр композитор гэдэг юм юутай сургууль дээрээ шууд тэгээд тийм юутай болцсон. Одоо сургуулийнхаа яг хөө ингээд сургууль болгонд нэг ингээд нэг юунууд өгдөг штеп нэг онц сурдаг юм уу ингээд нэг эсвэл нэг ингээд муу сурдаг ч юм уу ингээд нэг заавал ингээд нэг хүмүүсийн нүдэнд ингээд байж тээ. Би болохоор яг тийм композитор гэдэг бүр шал юм өөр статус орж ирээ. Тэгээд манай хөрх нөө багш нар чаа орсууд чаа ер нь тийм юмд айгуу дуртай. Тэг манай ээж тэрийг бас айгуу зөв ашиглаад тэгээ тэрэн дээр ингээд шууд entertainment хийгээл өөстө манай хүн ингээд тэгээ манай сургуулийн шугамж хасаал масаал бол сургууль дотроос манай сургуулаас юуны композитор төрлөө гэж 5 дугаар ингээд. Тэгээ тэрнийхээ ачаар би 8 дугаар анги хүртлээ диссэн. Тэгэл тэгэл за суу 3 гээл суу 3 гээл тэгэл нөгөө ингээд дунд аваад идэг те ерөөсөө. Тэгэл яг хаа дүнгүү эсвэл 3. Тэгээ 2 ингээд 2-оос дээш 2-той байх юм бол хөөгдчихдөг байхгүй. Тэгэл өрхөө нөгөө тэхгүй тэгэл бүр гүрээсээр байгаа. Тэгээ 8-даа ороод нөгөө 9-р ангид их шиг шалгалт болдог шүү дээ. Нөгөө 3 тоо орс хэл юужил монгол хэлжүүл. Гурван дээр нэг 2. Тэгэл угаасаа шансгүй юм чаа. Тэгэл хөгжим мөжигт ороод тэгээд 9.11 2 дугаар курс гэдэг. Тэгээд тэнцээ болохоор хөгжмийн зохиолч онлайн гэдэг шууд ороод. Тэгээд манай аав нам угаасаа нөгөө өөр онлайн багш байсан болохоор нам бэлдээл. Тэгэл орсон. Тэгээд хөгжим мөжигт оронготой би 14 настай байхдаа одоо халиу бах дээр очиод. За. Тэгээд халиу бах дээр очиход тохоо үед халиу хайгүйх зурагтаар гардаг гэсэн байхгүй. Тэгэл юм шил зүүцэн. Тэгээд одоо би шавны ахгүй ганц юм. Тэгэл амар юм олон танилцсан тий. Тийм хойно ингээл бөө ингээл нөгөө дөрвөлжин саунд модул гэдэг байхгүй нөгөө хөгжмийн нөгөө дууралт мөрөлт гардаг. Тэгэл тэгсэн чинь ингээл энэ би камертаны тэрмэр гэл ингээл нөгөө тухайн юм бүх суперстаруудын хөгжмүүдийг ингээл дандаа хийгээл банк зурагтаар гардаг. Тэгэл би хараад энэ кул ах. За ийм болно гэх. Тэгэл шууд таккалцсан 14-т. Тэгэл шууд очлоо самын ах гэл. Би хөгжмөд удааныг сонсооч гээл. Ингээл харалтаа сонсноо. За чи маргааш өрнө ингээд дуу зохиогоод луп мөв зохиогоод иргээл. Тэгэл өдөр болгоно надаа даалгавар өгөөл. Тэгээд тухайд сонор студ байхгүй. Тэгээд ер нь яг тэр үед сонор студийнхан ер нь намайг хараа тэгээ ялангуяа хайлах ингээд за энэ яг миний шав болох юм байна. Гэхдээ би бол бит хоёр ерөөсөө тийм хадаг мадаг янз бүрийн тийм үйл ажиллагаа одоо болтол хийгэв. Бит хоёр ингээд баг 20 хэдэн жил ингээл явдаг. Тэгэл ерөөсөө л ингээл байнга ингээл чи ингээч тэгээч тэгэл мөнхийн өглөөлөл загнуулаад тэгэл явчлаа те. Тэгээд тэр үеэс л ер нь бэлтгэгдээд тэгээд яг хөгжмийн найруулагч продюсер болно гэдэг минь ингээд мөрөөдөл угаасаа ургацсан байсан. Тэрэн дээр тэрийг яг ингээд бийжүүлээд тэгээд тэр өдрөөс хойш ер нь өнөөдөр хүртэл нэг ч өдөр би хөгжмнөөс өөр юм бодоогүй хийгээгүй. Урваагүй. Тэгээд яг л ингээд бүх амьдралаар нь тулаал амьдраад тэгээ 20 настайдаа 20 өрөнгөтэй Бээжин рүү яваад одоо ер нь хичнээн жилийн салбарт ажиллаж байна. 14-өөс 24 жил болчихлоо шүү дээ. Бүр ер нь хүүхдээ хасаа явсан учраас яг тийм байна тий. Тэгээ ямар ч нөгөө баруун тишээ зүүн тишээ ингээд нэг цацаагаагүй тест яг чигээр явсаар. Гэхдээ энд ерөөсөө л яг л нөгөө нэг мөрөдөл амин. Анхны одоо хамгийн том уран бүтээл ямар уран бүтээл вэ? Одоо миний тэр дуулахт 5 дахь ангийн би одоо өөрөө ч ураа сайн сандгүй маань. Тэгтээ нэг юм хөдөө харал гэдэг дуудаг. Уг нь болохоор хон хамтлагийн нэг дууны шүлэг байсан. Тэгээд дуу нь хөдөө харлаад хон хамтлагаас дуу баг. Тэгээд би тэр дууг нь бол яг сонсож байгаа. Гэхдээ тэрний үгэн дээр нь би нөгөөхдийн дуу зохиогоод тэгсэн чи тэр нь тэгэл ингээл. Энэ салбарт 24 жил ажилласан байна. За энэ хугацаанд гадагшаа олон тий дотооддоо ажиллаж исэн гэж
сонссон. Тэгээд гадагшаа ярина хичнээн жил ажиллав. За тэгээ гадагшаа ажиллахын давуу тал нь юу вэ? Би яг 20-д 20 хүрээл шууд цонхоо хүрээл шууд байж байсан. Ерөөсөө ингээд нэг ч хүн танихгүй, нэг ч үг мэдэхгүй. Жангуумны гудамжнаас эхэлсэн. Яагаад явъя гэж бодсон юм бэ? Яа тэгэл тэр үед айгүй хятад дуу сонсдог байсан байхгүй. Pop дуу. Би ч нөгөө хятад pop хөгжим тэнд яг 10 жил баг амьдэрсэн. Би ч тэгээ нийтдээ 12 хөгжмийн компанид ажилласан. Тэгээд 12 хөгжмийн компанид ажиллахдаа дандаа нөгөө executive ажил хийдэг. Нөгөө хөгжмийн дандаа найруулга. Тэгэл дандаа нэрээ зардаг. Тэгээд дуу муу зохион. Тэгэл нэрээ зарчдаг. Тэгээд тухайн үедээ болохоор надад нөгөө захиалгын ажлууд гэсэн үг шүү дээ. Тий. Надад болохоор тухайн үедээ би одоо өөрийнхөө хувьд нөгөө орж үзэх хамгийн том студиуд руу орж үзэх мөрөөдөлтэй. Тэр дээр орж бичлэг хийж үзэх мөрөөдөлтэй. Тэгэл ер нь тэгэл нөгөө хятад pop хөгжим айгуу сонсдог гэсэн болохоор тэрний хятадтай тэр том супродууд модууд нь ямар үт юм бол гэдлээ тэрийг нөгөө амар ингээд надаас та бүр ингээд сансар дээр байгаа юм шиг л нөгөө YouTube-ээр ингээд интернет кафе ороод ингээд хятад дуу сонсоод тэгэл бүр ингээд амар research хийдэг. Тэрүүгээр 20 хүрээд яг биед байгаа явсан. Тэрний өмнө болохоор 16 та багта санаандгүй хөх хот руу яваад нэг 2 альбом хийцээ. Тэгээ тэр 2 альбом хийхдээ би тухайн үед чинь 9 үлээ 10 дахь ангид байсан байхгүй. Тэгээд тэр үеийн баг нэг хөгжим нь л баг 350 мянга цанган төгрөгөөс амар их мөнгө байхгүй. Тухайн үед бол тэр 16 настай хүүхдэд тэр үеийн мөнгөний хажим шүү. Супер. Тэгээ 2 альбомыг л за миний газар юм байна гэж 16 таа амар тийм мотивашн авсан. Гэхдээ тэр 16 татаа явуултаа ангийнхаа 2 найзтайгаа Орос гур ангийнхаа 2 найзтай явхад лимонсын одноо моднотой бид нар ч анх тент тэгж явж танилцсан ш замдаа. Цаад болж бид нар унтлагын автобусаар Бээжин ороод тэгээд манай ээж надаа нөгөө 16 хүрээд иргэний үнэлэх авсны баяр бүргээд $200 өгөөд. За. Тэгээд тэрийг бариад Бээжин авчиж зугаалсан байхгүй 2 найзтайгаа гадаад паспорт аваад. Тэгээд буцахтаа 2 найзаа шууд Улаанбаатар явуулгаад би яагаад ч ингээд өстө зүрхэд байгаад гэдэг шиг өөрөө юу ч мэдэхгүй шууд ингээд хинээс нь юу сонсцсон мэдэхгүй шууд өөр Монгол хөх хотод очиж үзээгээл өөр Монгол гэж байдаг гэл айгүй сонин санагдал ингээд бүх тэнд одоо монголчууд байт юм бахтаа гэж бодлоо айгүй тэгээд 16 таад тэнд очиод тэгээд нэг 2 альбом хийцээ тэгээд тэр хоёрыг хийгээл буцаж ирээд тэгээд юу ингээд би шууд контакт ингээд таагаад тэгээ 20 доос та шууд иргэний зориг гаргаал зөнкөө өрөөл хөгжмөө өрөөл зэхвчээр тэгэл гарч идэвстэй нэг ч хүн танихгүй тэгээд би чинь шууд хилтэйсэн үгүй англи хэлтэй орос хэлтэй тэгэл англиараа ярьчин тэгэл оросоор ярьчин гэхдээ тухайн тэгээд 20 доо яг Жангуумнаас ингээл Монголын элчин рүү хэлж бол та би хөгжмөө хийгээстэй тэр үед чинь олимп болоод хүмүүс ч өстө буцагнаалсан амар байсан байхгүй бүр юм яг зөв үедээ битсэн байхгүй хамгийн яг зөв моментыг өөртөө catch up хийж авсан. Монголын зах зээл те хятадын зах зээл хоёрыг нь юугаараа ялгаатай те яг энэ хөгжмийн салбар ажлын хувьд одоо эрэлт хэрэгцээ хэр их байдیں۔ Яг хоо Монголоос хөгжим мэддэг баг хүн болгон хятад очсон түүх байдаг. Одоо чинь манай багш гээл халиах байна, ховаах байна гэдээ бид нар үүжих яах гитарч бүгдээрээ очиод хөхөт мот тоглоод энэ тоглоод ингээд ер нь баг бүгдээрээ очиод ирсэн түүхүүд байдیں۔ Тэгтээ яг зах зээлийн хувьд бол Монголын хувьд илүү том шүү дээ. Мэдээж олон хүнтэй ялгаа бол маш их байгаа. Тэгээд маш их өрсөлдөөн гэж зүйл бас байгаа. Өрсөлдөөн бол өстой амар. Тэнд ингээд одоо чинь би Бээжинд одоо ингээд айгуу гоё одоо миний барахдаг зүйл ч юм уу юу ч юм бол ер нь ингээд ямар ч том хот, ямар ч том газар очиод юм ч би ингээд юм ч ингээд өрсөлдөхөөс ер нь найдаггүй. Одоо багтдаг. Би ингээд 28 сая хүнтэй хотод ингээд 30-наас гараад хөгжмийн продюсер болч чадсан. Цаашаа үргэлжлүүлээсэн. Тэгтээ би ковид болоод буцаад ирсэн. Тэгээ бүр буцаж ирээд Монголда за ингээд өнгөрсөн жилүүдийнхаа юг гүцчихэл карьерийг гэлс гүцчих ингээд гарч болох хамгийн өндөр том одод юу вэ ингээд бүгд рүү ингээд хөрөх нөгөө боломж янз бүр юм ингээд тэгээ тэнд ингээд чадчихсан энэ юу нь юу ч хийсэн гэртээ байгаа юм чаа багтдаг байхгүй. Ажиллаж байх үедээ одоо 3 хоног
гадаа те хонох шаардлага гарсан гэж тэгжсэн. Тэр талаараа ярьж өгөөч. Яг би нөгөө ер нь бол хэлгүүгээс болсон юм. Тим юм бол ер нь зөндөө байдаг. Одоо хөдөлмөрийн мүлжлэг гэх юм уу та. Боршогийн дэлгүүрийн гадаатай ил цүнхэд төлөвчөн цоцолонд. Тэгсэн чи яг үүр цааж хахад миний үйл рүү ингээд нэг одоо тавгаа ингээд өшгөлж байгаа байхгүй. Бос гэл. Наа чи юунтаг гэл. Тэгэл тэхэн гут нь би шууд өдөөс нь англиар яриад. Би гадаад хүн та яа би цагдаад бодлоо шүү гэл. Яг чаа гэл. Тэгсэн чи нөгөө чи ингээд гарсна яваад гэж байгаа байхгүй. Тэгээд би тэндээ 3 хоног ямар ч асуудалгүй. Тэгээд 50 хоног боломжтой болсон шүү дээ. Тий. Тэгтээ өдөр нь би явж нөгөө ажил хайж байгаа байхгүй. Яг Улаанбаатар руу буцсан бол би эргэж Бээжинд ирэхгүй байх байсан. Тэрийг би өстой амар тодорхой мэдчихсэн. Тэгээд нэгэнт би энэ journey-г эхлүүлсэн юм чи. Тэгтээ бас өөр хүмүүстэй харьцуулах юм бол өөр хүмүүс ингэж яг тэр одоо илүү студ компаниудын тэр хаяг адрес контактууд руу орж чадахгүй байхгүй. Тэгээ би нэгэнт ингээ утасныхын дэвтэр дээр болцсон. Зүгээр л би хэлгүй байсан баг. Учираас би тийм байдалд орсон байхгүй. Хятад хэл байхгүй учраас. Тэгэл за хэлээ сурах хэвээр, үнгүү сурах хэвээр. Яг бол надаа хэлний сургууль, мургуулд яваад ах юм уу? Би ч өөрөө нөгөө дааж ингэж явж байгаа болохоор санхүүгийн боломж авахгүй. Ямар ч тийм байхгүй. Зүгээр л яг л миний цүнхэнд мөрөөдөл байгаа. Чихвчний хөгжим хоёрлоо өөрөө надад юу ч байхгүй. Тэгтээ урагшаал яв. 20 настай залуу мөрөддөг тий. Олон нөгөө хүний аманд орчихгүй хан шиг тэгэл ингээл ээж чадсангүй юу. Ээж гээл ингээл бүгд ингээл тухайн үе ингээд нэг юм бидний үеийн залуучууд юм уу. Ер нь ингээл нэг юм. Би ч өөрөө чад бөө ингээл бөө entertainment юм шүү. Баярлалаа. Тэгээд тэрэндээ өстө гүрийг бол тэгэл би Монгол руу буцаагүй байх шүү дээ. Тэгэл бүр өөр Монгол руу чиглээд. Тэгээд ер нь ингээд өөр Монгол одоо одооны миний найзууд одоо дандаа бүр 10-аас дээш жил найзалцсан ингээд миний бүр зөндөө олон найзууд байдаг. Тэгээд энэ одоо урлаг мурлагийн бүх ингээд салбарын бүгдээрээ ингээд босмос болоход нь болцгооцсон. Тэгээд би ер нь ингээд тэр бүх connection найз бүх юмнуудаа ер нь ингээд тэндээс эхэлж цуглуулаад хятадтай яг Монголдоо байгаа юм шиг явдаг болсон л да. Гадны одоо уран бүтээлчтэй ажиллах, тийм Монголын одоо цор бас уран бүтээлчтэй ажиллах ямар ялгаа ер нь ажиглагддаг вэ? Монголдоо бол яг өөрийнхоороо бийж болно. Яг л нөгөө өөрийнхөө ингээд хүнээрээ ч юм уу те ингээд найзалж байж болно. Тэнд бол нөгөө миний ажиллаж байсан нөгөө өгдөл өөрөөсөн болохоор дандаа хөгжмийн компаниудын юмдад болохоор тэнд бол дуучдын статус өдр шал шууд дуучтайгаа тулж ажилддаг юм тий. Болохгүй. Зөвхөн бичлэгний хүрээндээ л байна. Студ дотор бол ингээл тэр студ дотор ялаач нисэхгүй ингээд бүр вакуумддаг. Тэгэл ямар ч харьцах бүр хим хэмжээгийн тогтоог хязгаар заачдаг юм шүү. Тэгээд тэр дуучин ч өөрөө бас хууртай ирдэг байхгүй. Ингээд тоглолтоороо явж байгаа л за тийшээ очиод энэ 3 демоныхан бичлэгэнд ор гээл тэгээд санд компаниас ингээд явуулчихсан. Тэгээд бит хоёр ч хоёр талаас ингээд мөргөлдүүлчихдэг байхгүй. Тэгээд студ дотор ажиллаж бичлэгээчэл би хардаавал хулаал яваад. Тэгэл студ руу орол энүүдийн янзлал үзүүлэл цаанаа ч болсон болоогүй ингээл. Тэгээд тэн чин үйлдвэрлэдэг байхгүй гол нь. Тэгээд яг хуу дуу дээр ажилд сурсан л да. Би ч энэ дахт яг бол тэнд дууг бол ингээд дуугаа шалгуулахад бол манайх ч ингээд дуу ер нь ингээд дууг шал хүмүүс эхнээс нь ингээд дууслан сонсоол за энэ юм болсон тийм болсон гэл ингээд шүү. Тэнт чин бол бүр хар мянган дуу хийж идэг болохоор ингээд голын хэсэг нь ингээд амар гоё хөгжимтэй байж ах трийг нь сонсохгүй шууд интро ингээд нэг 20 секунд үзэл шууд ингээд төгсгөлийн хараад төгсгөлийн 20 секунд хараад заbalцсан. Гэл эсвэл олаач болохгүй гэл. Хөөе чи энэ гол нь амар гоё штэ гэл. Гайвал над тэр хамаагүй. Яг тэгвэл нөгөө хүн ингээд логик нь хүн онгоцны буудал онгоцноос гараад таксин цуугаал хотын төв орж яхад таксин дотор эфемер ямар нэгэн дуу явж идэг байхгүй. Тэгээ хизээч тэр дуу ихэнд нь таарна гэж орог байдгүй байхгүй. Тэгээд аль ч ингээд дундаас нь юм уу хойноос нь хүн ингээд сонсхон заавал тэрийг эргүүлээд өө ямар гоё юу ингээд нөгөө хойноос нь тэр дуучныхаа ингээд тэр дууг хүн кетчап хийж тийм дүрмээр хөгжим хийдэг. Тэгээ хийгээ сурцсан. Тэгээ тэрэндээж баг ингээд тэрэн жаврыг амар идэг. Тэгээ сүултээ тэрийг ойлгоо. Тэгээ тийм талаар ингээд яг тэнд бол дууг бол яг үйлдвэрлэдэг. Яг ингээд үйлдвэр шиг л ажилтдаг. Амьдралыг ер нь юу гэж боддог вэ? Амьдрахад нэг хүнд нэг их юм хэрэггүй гэдэг үг байдаг шүү дээ. Би бол амьдралыг appreciate хийж амьдардаг. Бүх юмдаа талархаж амьдардаг. Байгаадаа баярлдаг. Өглөө сэрж байгаадаа баярлдаг.
олдож байгаа боломжиндоо баярлдаг. Алдж байгаа алдаандаа ч баярлдаг. Ерөөсөө ингээд бүх юмд appreciate үргэлж хийдэг. Баярлаа гэдэг. Баярлаа гэдэг. Ингээд баярлал яваад байгаа. Тэгэхээр одоо манай Атал харилцдаг манай найзууд ингээд миний тойр үрэлд өмслөө. Атал бүгд гоё идэг. Айгуу гоё бүгдээр нэмэгцэн нэгтэй. Тэгээд дандаа юм би чамд гэхдээ ууртай байгааг ер нь харж байгаагүй юм. Дандаа л инээц явчихдаг тий. Тэр нь. Тэгэл яг хөө тэгээд хоёрдугаар стресséнд ордог байхгүй. Стресстэх ямар ч тийм стрессээ чинь тэгэл би гаргачихдаг. Яаж даамт болох вэ? Стресс амрах шүү дээ. Одоо би бол чинь ганцаараа тэгэл шууд машин юм уу, мотоцикл ч юм уу тэгэл юм уунаад муур зураа аваад шууд тэрэлж мэрэлж хамаагүй тэгэл шууд ингээл гоё байгаль очоод шууд муу үүр тэгэл гал мал түлээл голын ирмэр ганцаараа хамаагүй тэгэл ингээл яваад тэгэл тэнд ч яваал ингээд юу таахгүй юм байгальд гарч ерөөсөө л ингээл гоё байгальтай л газар ингээл явчих гэдэг аялал ерөөсөө тэгэл юм дуртгүй тэндээ очиж байгаа л тохиолж байгаа бүх юм ингээл бодоол баслахал хийдэг байхгүй стресс ингээл яаж өртөхгүй байх уу гэл тэгэл энийг яаж ингэх үү тэг энийг стресс болохгүйгээр бүх юмыг appreciate хийгээд амьдарчаар угаасаа тэгээд яд өмдөө тэгээд нэг зүрхтэй юм багийн юм асуудал. Тэгээд хоёрдугаарт бол би чинь өөрөө нөгөө бас л нөгөө Бээжинд байж захта гадаа оноод гэртээ яриаг юм чи одоо бас л юм тэгээд бууж өгөхгүй шүү дээ. Чигээрэл би ч гүргэр амар төвчээртэй. Тэгэл гүрийн төвчин тэгэл ерөөсөө амар шингэн юу ч байсан бүх юмыг ингээд амар шингээгээл тэгэл залуучуудыг ер нь ийм байгаасаа гэж боддог зүйлээдэг. Гал залуучууд ер нь тэгэл яг ийм л ер нь юмд гоё талархдаг тийм бүх юмд ингээд талархалтай байдаг юм чинь л аюу чухал байд юм байна дөө. Тэгээ одоо ингээд харагдахлаар тэгэл юмд ингээд талархаа тэгээ гоё яг хүн ингээд яг үнээр яг үнээр яг л ингээд чи чадна бол чадахгүй бол чадахгүй байгаа бол байгаа байхгүй бол байхгүй худлаа амлаад худлаа яриад ингээд тэгээ тэгээ бодохлоор өөр хүмүүст очиод хүнд муулагдаад байдаг байхгүй. Тэгээ ингээд олон хүн тэгээ явуулаад байгаа юм бол амар хортой шүү дээ. Хотын соёлыг ер нь юу гэж хардیں۔ Хотын соёл гэдэг чинь ерөөсөө л бүгдээрээ хоорондоо тэнцвэртэй тэгээд хүндлэлтэй тэгээ бүх юмдаа бас л талархалтай. Тэгээд тийм л байх хэрэгтэй. Тэгээд ер нь тэгээд хотын соёл гэдэг чинь хөгжмөл дүү. Тэгэл хөгжмөл ерөөсөө айгүй их юм ингээд яадаг шүү дээ. Хүн ингээд мэддэггүй, анзаардаггүй л гэж байгаа. Хөгжмөл ер нь хүний ингээд бүх юмыг ингээд статус бүх юмыг ингээд хүнийг тодорхойлоход ямар хөгжим сонсдог вэ гэдгээр харахад л тэгэл ер нь бас яадаг шүү. Хүн тодорхойлогддог гэж юу? Үгүй 100% биш л те. Гэхдээ бас тэр хүний мэдрэмж тодорхойлогдчихдаг байхгүй. За энэ мэдрэмжгүй төмс гэдэг шүү дээ. Слугайс тайр мэдрэмжтэй гар. Ерөөсөө хөгжим гэдэг чинь хүний мэдрэмж байхгүй. Сонсох тэгээд мэдрэх тэр бүх мэдрэмжүүдээ ямар хөгжим сонсдог, юунаас яаж авдаг. Ингээл хүнийг анзаарах, тэгээд хүн судлах, тэгээд тийм юм ингээд би бол яг тийм юм руу л их хардаг. Тэгээд хот гэдэг юм бол ерөөсөө л яг хөгжим байдаг. Тэгэл хөгжмийн хэмнэл хотын учраас л хотын хөгжим гэдэг байдаг. Тэгээд хөгжим өөрөө хүний бас юг айгу задалдаг. Толгой тархийг айгу сайн хөгжүүлдэг, задалдаг. Яг бол үнэхээр яг хөгжмийг ямар төвшөнд ойлгож яаж өөрөө ойлгож сонсдгоос шалтгаалаад тэр хүний мэдрэмж хөгждөг байхгүй. Тэгээд тэр мэдрэмжүүдээ хөгжүүлээд гоё тоглолт Монголд амьдаар үзэх чинь бас гоё штэ. Айгу гоё тоглолт. Хүний дурсан ч ингээ бүх стресс бүх юм ингээ тэгж тайлагдаад ингээд манайхаа яг одоо бол хүмүүс яг тоглолт үзээд хөгжим сонсоод амар гоё ингээд яг гоё ойлгож гоё ингээд үнэхээр ингээд таалагдж шууд бүр юм болоод гоё нэг үед ч юм тийм байхгүй шүү дээ бүгдээрээ нэрлэгээл яа нам хүн арч холоо молоо гэж бодд юм бай тээ. Одоо л хүмүүс тийм байхгүй шүү дээ ингээд дуртай маа сонсоод ингээд явдаг. Би бол тэгж л хардаг. Тэгээ хотын соёл гэдэг чинь өөрөө тэгэл ер нь бусдадаа болохгүй. Тэгээ хүнд янз бүрийн проблем үүсэхгүй, хүн замд проблем үүсэхгүй, тэгээ хүнийхээ эрхийг хүндлээд тэгээд хоорондоо гоё ивтэй айтахан ингээл гоё ив тунжинтай тэгэл танилуд хоорондоо мэдтэй хустай найзууд гоё хүн чанартай
Тэгээ тийм л байхыг бол гэж боддог. Тэгээ хотод гоё яг хотын соёл гэдэг юм чи өөрөө бас соёлтой гоё хувцалтай. Тэгээ хотоо гоё чимдэг. Тэгээ би бол хотыг бол бас замын цагдаа нараар хардаг. Замын тэр хотын имиж гэдэг. Манай Улаанбаатарын имиж бол замын цагдаа гэж би бол хардаг. Айгуу тийм харилцаа бол nice шүү дээ. Оо та сайн байна уу? Инхүү тэхүү гампаа гэл. Тэгэл эн чинь бас соёлыг бүрдүүлдэг. Тэгэл хүмүүсийн харилцаа. Тэгэл хоорондоо ингээд гоё танихгүй хүмүүс үлүүлэн дээр гიშгэхэд одоо бол хуучин ч ингээд мөрлөл замаа хараж мараж. Одоо тийм байхгүй шүү дээ. Уучлаарай пам гэл. Тэгэл амар том. Тэгэл хүмүүс ингээд айгуу гоё соёлжод гоё болж байгаа болохоор бидний үүрэг бол гоё хөгжмөө гоё хийх. Тэгэл хэрвээ гарч тоглох юм бол гоё тоглох. Тэг гоё зөв нааруулах тий. Тэг хүмүүст нөгөө сонсох мэдрэмжийг нь ямар ч л байсан өгөх гоё юмыг нөхөл өстой л гэж би бодоод л тэгэл яг явдаг л та. Хөдөөнийхний сонсдог хөгжим өрөөдөг, хотынхний сонсдог хөгжим өрөөдөг гэд нэг юм ярианад байдаг шүү дээ. Энэ талаар нэг үж боддог. Хүмүүст ч талуулах хэрэгтэй гэж. Тэгээд үгүй тэгэл бодоод үзэлтэй. Тэгэл нэг ингээд нэг амар гоё залуу. Тэгэл нэг амар гоё охинтой болцож ин л та. Амар гоё машинтай. Оо бас ойлоо фаа гэл. За тэгэл маяг л зохиолондоо тавиад үцэхгүй да. Тэр охин чамтай л мэдгүй. Цолоо ягаал мэдгүй. Тэгэхчээс юм аа гэл амар гоё өгч юм фүг гэл тавиал ингээл ороод ирэх чинь нөгөө охин оо вау гэл тэгш. За наацхта. Болцоо. Мэдрэмжийн асуудлаас энэ. Тэгээд явхтай өдөөнийхэн хотынхан гэл дандаа муу хэлэгдээл ингээл дандаа бүр нэг хэсэг би ч бас нэг Улаанбаатартай ингээд яг Америкт байдаг хүмүүс шиг бол байгаагүй. Ингээл бүр явсан ч ихтэй биш. Би ч ойрхон юм чинь тэгэл оо за нэг Монгол явлаа гээл. Тэгээ би ч мараг ингээл Бээжин явахт чинь бараг л ахтагаа байх тайцах чам би ч явлаа гэл. Ерөөсөө нэг дэлгүүр гарчаад ирэх гэж байгаа юм шиг л бараг ингээд явцдаг байсан болохоор ингээд гаднаас нь Улаанбаатарыг ингээд төдийгөөс өдөө хүртэл ингээд олон ингээд генерашнэр нь ингээд анзаараад идэг байхгүй. Тэгээ одооны байгаа хөгжил бол амар айтаахан болсон. Яг хүмүүс хүн талаасаа соёл моёл. За тэгээ 2007-8 онд бол бас хэцүү байсан да. Манай нэг Америкт Орос хурын найз хүчтэй дүүхэр зөө. За. Манай миний бүр багын найз байхгүй. Манай ингийн хөхт. Тэгэл бас л Орос хурын. Тэгэл авраг 6-аас илүү 5-аас илүү Америк руу явсан. Тэгээд тэнд ч хай скул муулаа төгсөөл. Тэгэл амьдарч жаал их сургууль мууруулаа төгсчөөд. Тэгэл Монголд ирвэ. Тэгэл Монголд ирэхэд нь би туслаа. Тэгэл би тусаал. Тэгэл очсон ингээл нөгөө тэр үе чинь Улаанбаатар ингээл үүшээ төгжрээ амар болцсон. Одоогийн ингээд нөгөө нэг хэдэн жилийн өмнөх нэг амар стресс идэв шүү дээ. Ингээл нэг одоо ч стресс байдаг. Гэтэ арай гайг хүмүүс ингээд дасан зогцсон шүү дээ. Тэгээ тэр үе чинь ингээд амар тийм үед манай зэрэглэн ингээл oh my god гэл яа гэж ингээд яа тэгэл нөгөө ингээл нэг бит хоёр пицца ингээл орсон чи яа пицца ийм байдгүй штэ гэдэргээл тэр чи өөрөө бүр пиццаны бүр менежер бүх ажлыг хийцэн гар байхгүй юу тэгэл ингээл нэг тим нүдтэй ингээд би тосч аваад ингээд тэгээ би Бээжин руу яваад гэж. Танаа Монгол ямар сони юм бэ гэсэн байна. Нэг тим аяа тийм тэгэл би чи Бээжинд яа тэгээ би алга болчихаа. Тэгээ би чинь хавар тосоод тэгээ би өвдөл ирж байгаа байхгүй. 100 намар. Тэгээ чи манайгаа тосчооч гээл намайг вазалаас тосдог байхгүй. Тосон чугаанаас нэг Япон машин авцсан. Тэгээ нөгөөдг нь ингээд уртлынхаа ингээд гэрлэн дагарцсан. Хойдлын гүпер ингээд орцсон. Нөгөө нэг тэр манай тэр найз штэ. Тэгэл намайг тосчоол вазал дээр байхгүй. Тэгэл би машинд орлаа гэл. Тэгэл машинд нь суугаалаас нөгөө чи ингээд вазал руу ингээд гардсан штэ. Гарсан ч гэлээ хааслал орж байгаа чи тэгэл цогоо нөгөө пб гэл шүү гэл тэгэл би бүр шокд орж хүүх нөгөө нэг манай Америк мэдчихсэн бүр ямар сайн газар таа вэ гэж тэгэл одоо тэр үед бол те хотын одоо л хотын соёл гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тэр хэдийн хугацааны дараа тийм болчихгүй хөрчлөгдөж байна. Монгол ирсэн. За тэр чин ерөөсөө нэг жил хүрэхгүй ерөөсөө 5 сар. Манайхаас хүнийг өөрчилж чадчихээн тий. Амар. Тэгээд нийгэм өөрөө тийм байхаар хүн ингээд
тийм байхаас өөр аргагүй байдалд орж одоо манайх ч ингээл нэгээс бүлээдгээр алж шít. Нэг ингээл нэг болохгүй бол бүгд дайрдаг ингээд нэг юм нэг худлаа мэдээллээр амар хооллоод ингээд хармаасаад тийм бүх юм ингээд сурцсан, тасцсан. Тэгээд ингээл тэгэл одоо чинь Facebook мөг рүү гарах тэр нэг л харахгүй шít. Яа тэгэл бас амар. Тэгээд тэр үеийг бодвол одоо зөв гудамжинд ингээд хоолны газар мазар ороод хүмүүнтэй ингээд ядаад ингээд нэг Улаанбаатарын радиус дотор явхад бол ондоо болцсон. Хөдөөний бас гэдэг юм чинь нөгөө хотын одоо хотод амьдраад хотын дүрмээр амьдраад хотсон хөдөө гэх юм уу та тий. Хөдөө гэж жагаад хотын хүн болох уу? Хөдөөгөөрөө хотод амьдрах уу гэдэг чинь бас хүний нөгөө соёл гэдэг юм чинь бас амар штэ. Тэр чинь гараж мараж хүмүүс чинь шийж баадмаадаг. Одоо тийм юм бараг байхгүй болчихсон штэ. Хүн чинь ингээд камергүй байсан ч бараг л бүр ингээд ер нь хаа газар. Тэгээд одоо тэгж байгаа хүмүүнийг харах юм бол хүмүүс чинь бараг ухаалтж нөө ямар амар шок гэжтэй тий. нэг хэсэг чинь орк морк гэдэг юм чинь ингээд амар ингээд үг дэлгэрчсэн шүү дээ. Одоо чинь тийм үг бараг хэрэглэхтэн цөөхөн болцсон байгаа гэж л би харддаг шүү дээ. Нэг ингээд лавл хотын төв мөвөр лав нэг ингээд тийм юм харагдаад идэггүй замын төвчрээнд бензин колонк молонк дээр хоёр жолооч бууж ирээл хоорондоо зүргэлдсэний төлөө задалтаж мадалтаад ахаа болцсон шүү дээ. Ингээд даатгалаад чам даатгал байгаа юу байхгүй юу? Оо за яг ойлоо ингэчээ гээл. Тэгээ ер нь ингээд хүмүүс тийм болоо та. Тэгтээ ингээд тэр бүх юм чинь эцэг мөрлөгт хүн хөгжих хэвээр хүн тэгээд ингээд суралцж байгаа хүн чинь ингээд ер нь цаахан амьдрал гоё амьдрахын төлөө бүгдээрээ л тэгж тийм л юмны төлөө бүх хүн хичээж явдаг байлгүйтэй тий бодвол. Тэгээ тэрэндээ хүн өөрийгөө бас ингээд зарим хүн чинь өөрийгөө засаад за ингэхгүй л нэрээ болохгүй юм биш үү гэд өөрийгөө ингээд нэг ялж малаад өөртөөгөө ажиллаж. Зарим хүмүүс чинь тэхгүй үстэй тэр чигээрээ маа гэд нөгөө гэдэг хүмүүсээс байна тий. Гэхдээ тэр хүмүүс цөрцөн л гэж би боддог. Тэгээ бас ер нь яг хуу ингээд одоо бол нэг хүчргүй ингээд хот хөдөө гэх бол яг гайг баха. Тэгтэл бас эйгүү газар эйгүү юм хаяа харагддаг. Тэгтээ хотын төв ер нь бол ер нь голцсон. Тэгээ хотынхон ч харин эсэргээрээ бүр хөдөө очиж хөдөө амьдрим гэдэг бараг болж өгвөл баг ёо хотоос олмол гэдэг хүмүүс чинь тийм бодлоо. Би бол одоо тийм хүний тоонд ер нь бараг орцсон шүү дээ. Нэх ингээд хөдөө явж очиж байна уу? Тийш тэ хөдөө мөдөө чинь гоё шүү дээ. Ингээд гоё. Тэгээ Монгол шиг ста нэрээ юм гоё ингэж дуртай газараа голын хэрэг дээрээ гараад майхнаа авцсаад галаа түлээд шорлог морлог хоол молоо хийж идээд гол мол руу сэлдэг дуртай газараа ингэж кемплдэг болсон. Дэлхийд бол бараг байхгүй. Хүн байгаа газар, хүн төвлөрж байгаа газар, тэр газар тэгэл хүний соёл иргэншил бүх юм ингээд хөгжиж байгаа. Тэгэл тэнд бизнес хөгжиж байгаа. Тэнд бүх юм ингээд байгаа. Тэгээд тэр газараа л хүн нөгөө одоо бол нөгөө хүн чинь ээлтэй амьдрын ээлгүй амьдрын гэдэг тухай яригддаг болцсон. Тэгж боддог болчиход байгаа үе шүү дээ. Тэгэл хүн болго ингээл ядаал хоолны дэглэм ингээл ярьдаг болцсон. Даргалан дурн мурн ингээл эрүүл хоол моол гээл хүмүүс амар хөгжиж байгаа. Тэгэл бүр хот төдөө байхгүй бүгдээрээ ингэж боддог болцсон. Гэхдээ яг эцэг мөрлөлтөд бид нар бол яг өөрсдөө монгол гэдэг чинь тэр нэг аюу юм ген цаанаасаа байдаг юм байлээ. Тэгээ бүх юм ингээд бид нар уулна зөв зөвхтэй яваад яг ингээд нэг юм дараагийн шилжих үе дээрээ яг ингээд шилжиж амьдарч байгаа нэг үе. Ухаантай юм ярихлаар хүмүүс ойлгохгүй шүү дээ. Заавал ингээд хүн болгон л одоо нэг ухаантай юм ингээд ярихыг л боддоо шүү дээ, тий. Тэгээ тэр яг ингээд хэрэгжүүлж амьдрах чинь шал өөр байхгүй. Хөгтөнгөр радио бүтээгч подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор хөгжмийн продюсер TG буюу Төвшин Жаргал өргөд ирсэн байгаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай сонсогч үзэгчтэй.